онести мэдэгдэе. Үзэгчдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шилэн ил тод парламентыг бий болгоход нэг шат агсан, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хуулийн төслүүдийг сайжруулахыг дэмжсэн, иргэд олон нийтийн оролцоог хангасан, парламентэд мэтгэлцэн өрнсөн 7 хоног болж өнгөрлөө. 126 гишүүнтэй парламент амьдрал дээр хэрэгждэг иргэдтэй ээлтэй хууль батлах нь нэн тэргүүний зорилт хэмээн тодорхойлсон гэлээ. Хууль санаачлагчдаас өнгөрсөн 7 хоног сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, нийгмийн даатгалын тухай болон орон сууцчлалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж цаг үеийн шаардлагад нийцүүлэхээр өргөн мэдүүллээ. Өнгөрч байгаа 7 хоногт улсын их хурлын гишүүдээс 3, засгийн газрын гишүүдээс 3 хуулийн төслийг тус улсын их хурлын даргад өргөн мэдүүллээ. Улсын их хурлын гишүүн Сэдвэрж Тэргүүтэй гишүүдээс санаачлан малчин өрхүүдийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь зайн болон цахим сургалтын сонголттой болгох үүднээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. 330 сумын малчин өрхийн хүүхдүүдийн боловсролын асуудал бол Монгол төрийн онцгой анхааралтай байх ёстой. Энэ хүүхдүүд маань ирээдүйд энэ өв соёлыг авч явна. Малчин өрхийн хүүхдийг 1-2 дугаар ангид нь гэрээсээ, зайнаас, алсаас сурах боломжийг бүрдүүлж байгаа. Ингэснээр 8 нас хүрмэгцээ 3 дугаар ангиас бусад хүүхдүүдтэйгээ нэгэн адил сурах боломжийг бүрдүүлж өгч байна гэсэн үг. Хосолсон хөтөлбөр сонголтыг бий болгож байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. 6-7 настай хүүхдүүдийг сургуульд явуулахаа боллоо гэдэг тийм асуудал үүсч магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр тийм биш ээ. Уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн хэлэлтийг хязгаарлаж, эдийн засгийг солонгоруулах, эрх зүйн хөшүүргийг бий болгох, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн улсын их хурлын даргад өргөн мэдүүллээ. Эдийн засгийн онол дээр дач дизис буюу голланд өвчин гэж байдаг. Энэ өөрөө юу юм бэ гэхээр ерөөсө баялагын хараал гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр Монгол улс бол өнөөдөр ерөөсө баялагын хараалд хамаарсан байна. Яаж ийм вэ гэхээр тухайн нийт эдийн засгийн орлогын дийлэх 90-80% нь бол одоо уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Тэрийг дагаа зарлага өсгөөд байна. Доктортой биш, одоо бидний чадвар бүтээмжээс хамааралтай биш, ийм өсөлтийг дагаад одоо жишээл төсвөө нэмэгдүүлдэг, цалин одоо нийгмийн халамжаа нэмэгдүүлдэг, цалин дэдвэр хэмжээ нэмэгдүүлдэг иймэрхүү систем рүү орсон. Тэгэхээр төсөв том байна гэдэг чинь өөрөө хүссэн хэмжээгээр тэлдэг өсдөг энэ болцоо боломж чинь бол одоо ингэ байгаад байгаа байхгүй. Төсвийн зарлагыг бид бол одоо цааш нь яаж хязгаарлах уу, ялангуяа зарлагын өсөлтийг хэрхэн яаж хязгаарлах уу гэдэг дээрээ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн одоо төсөв тавигдах тусгай шаардлагуудыг бол одоо залруулж оруулж ирж байгаа. Эрдэс баялагаас хамааралгүйгээр орж ирж байгаа энэ эдийн засгаа тооцож төсвийнхаа өсөлтийг одоо батлая гэдэг ийм хязгаарыг оруулж ирж байгаа. Ялангуяа парламент өнөөдөр хууль баталж байгаагийнхаа хувьд эдийн засгаа солонгоруулах ёстой. Цаашид эдийн засгийн дархлааг бий болгох, иргэдийн амжиргаа орлогыг хамгаалах, инфляц буюу үнийн өсөлтөөс хамгаалах зохицуултууд бол урт хугацаанд бий болох ийм боломж олцвол бүрднэ гэж бол харж байгаа. Энэ бол нэг талдаа богино хугацаанд төсвийн сахилгаат төсвийн хариуцлага гэсэн үг болж байгаа. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны хуралдаанаар хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлснээр иргэд цалин орлоготой байх үедээ сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, ирээдүйд олон их усүрээс тэтгэврийн орлого авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 135 мянган орчим иргэн 4-5 томоохон аж ахуйн нэгжийн дэргэдэх хувийн санд 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байгаа хэдий ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгааг салбарын сайд онцолж байлаа. Энэ хуулиар иргэд хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах хугацаа хэмжээг өөрсдөө сонгохоос гадна хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг урьдчилан даатгах, нас барсны дараа үлүүлэх зэрэг харилцааг зохицуулах юм байна. Тэгэхээр дэлхийн энэ хөрөнгийн зах зээл дээр хамгийн том тоглогчид тэтгэврийн хувийн сангууд эзэлдэг тийм. Тэгэхээр яг энэ одоо дэлхийд гарцсан энэ одоо хевсийн тогтолцоог бас Монголд оруулж ирэх энэ анхны одоо энэ хуулийн төслийг оруулж ирсэн байна. Австралийн тэтгэврийн сан бол энэ гадны өндөр өгөөжтэй хувьцаануудыг аваад ашигынхаа маржаар одоо тэр тэтгэврийн одоо үр өгөөж хүртээдэг ийм зүйлүүд хийдэг юм байна л. Тэгэхээр яг энэ шиг энэ санг ирээдүйд ийм
ингэж хөгжүүлж, ингэж удирдах авч явах хэрэгтэй юм аа. Иргэдийн хуримтлалын одоо хөрөнгийг яг зах зээлийн эрсдлээс хамгаалах тэр механизм, бас сангийн нөгөө сайн засаглал, за тэгээ шимтгэлийн ил тод байдал, эдгээр асуудал дээр бас нэлээд анхаарах шаардлагатай санагдаж байна. Энэ хууль одоо батлагдсанаараа иргэд нэмэлт хуримтлалтай болно, тэтгэврийн орлогын их өсөр нэмэгдэнэ, хуримтлал өвлөгдөнө, за санхүүгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалт бий болно, иргэдийн хуримтлалын одоо соёл нэмэгдэнэ гэсэн ийм давуу талуудыг би бас хэлхийг хүсэж байна. Иргэн та яг одоо парламент цэцгийн сайт руу нэвтрээд чуулганы эрц хэсэг рүү хандаад үзээрэй. За, иргэн тайныг төлөөлж сонгогдсон улсын их хурлын гишүүн чуулганы хуралдаанаас хэдэн удаа хоцорсон, тасалсан, хэдэн удаа чөлөө авсан, чуулганы хуралдаандаа хэр идэвхтэй оролцож байгаа зэрэг цогц мэдээллийг бодит цагийн горимоор үзүүлдэг болсон. Мөн иргэн та яг одоо чуулганы хуралдаанаар хилцэж байгаа хуулийн төслөд дэмжихгүй саналаа ердөө QR код уншуулад илгээх боломжтой болсон. Иргэдээ сонсдог, иргэд ажиллаад тайлгнадаг зөв жишгээс сайн парламент төлөвшнө. Улсын хурлын дарга Бямб цогт шүүхийн сахилгын хорооны дарга гишүүттэй уулзаж үндсэн хуулиар бий болсон шүүхийн сахилга хариуцлагын шин тогтолцооны өрнөлөө болон цаашид хууль эрх зүйн зохицуултыг боловсронгуйлах асуудлаар санал солилцлоо. Батлагдаа 5 жил болж байгаа шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид журмаар ус тухайлсан хуулиар зохицуулах асуудлаар судалгаа хийж парламенттай хамтран ажиллахыг даалгажээ. Шүүхийн сахилгын хороо маань байгуулах ёснос хойш удаас шүүгчнэр дээр ямар хөө нийтлэг алдаа дутагдал гарч ийн түүнүүдийг хэрхэн шийдвэрлэж хариуцлага тооцоо иргэдийн одоо өгсөн хүлээсэн шийдвэрт нийцэхгүй байна гэдэг ийм зүйлүүд бас яригдж байгаа. Энэ одоо юутай холбоотой байна? Ялангуяа нөгөө шүүхийн индексүүд дээр танаа байгууллагын үзүүлж байгаа үр нөлөө ямар байгаа юм бол тий танаа байгууллагад итгэл олон нийтийн итгэл ямар байгаа юм бол гэдгийг ингэж нөгөө индексээр 3 дахь цэцгээр ийм үнэлүүлдэг тийм үнэлгээ юмнууд байдаг болов. За 25 онд оюуны нууц төрөмс байгууллага судалгаа хийж үзэхэд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой, шүүхийн сахилгын хороотой холбоотой иргэдийн үнэлэмжүүд нэлээд өндөр гарсан байсан. Шүүгт итгэл бол нэлээд доогуур байсан мөртлөө зөвхөн сахилга зөрчилтэй холбоотой, мөн сахилгын хороотой холбоотой хэд хэдэн агуулгууд нь 60% хүртэл өссөн юм үзүүлэлтүүд байсан. Энэ бол бас сайт болон олон нийтэд нээлттэй мэдээлэл учраас энийг бас тодорхойлж хэлэх юм зүг байна. Манай хууль зүйн байнгын хороо тамгын газар энэ шүүхийн багц хуулиудын хэрэгжилтийн үнэлгээ хий. Цогцоор нэг үнэлгээ хийгээд тэгээ шаардлагатай өөрчлөлтүүдийг намрын чуулган дөрвөн барихаар бэлдээ. Монгол улсад иргэний болон арилжааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр нөлөөг сайжруулах эрх зүйн шинжилгээний сэдвээр олон улсын хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Шийдвэр гүйцэтгэх халбыг мэрэгжсэн чадварлаг болгож төлөвшүүлэх, шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн ял оноох хүртэл хариуцлагын тогтолцооны реформ хийх асуудлыг энэхүү санал солилцох хэлэлцүүлгийн үеэр хүндсэн юм. Шүүхийн шийдвэр гараад бол шударгаас хангагддаггүй. Шүүхийн шийдвэр биелжээж сая иргэдийн энэ хүсэмжит шударгаас буюу эрх зүйн төр ажиллаж байна гэсэн мэдрэмж бүрддэг. Гэтэл манай улсад иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувь 25-аас 28%-тай байгаа нь маш чамлалттай байгаа. Утгагүй орж ирж байгаа хуулийн төслөөр иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг салгаж тогтолцооны хувьд за банк санхүүгийн мэдлэгтэй мэрэгжлийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг бий болгохоор ажиллаж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийн явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэхгүй байгаа нөхдүүдэд бол өдрийн хоногийн алдан төлдөг байх асуудал яригдлаа. Хугацаа хэтрүүлсний хүүг инфляцийн нөлөөтэй уялдуулаад төв банкны бодлогын үүрэгтэй дүүцгүүц хүү тооцдог байхаар өөрөөр хэлэх юм бол үүргээ бүрэн биелүүлэх хүртэл төлөвлөх зохицуултыг одоо энэ тодорхой тусгаж өгье гэж. Улсын хурлын тамгын газраас Монголын залуучуудын нэвсэл төрийн бус байгууллагатай хамтран залуу сэтгүүлчдийн парламентын мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтыг 2 дахь удаа амжилтад зохион байгуулж байна. 4 дахь засаглалын шинэ үеийн төлөөлөлд улсын хурлын нээлттэй ил тод байдал, хяналт шалгалтын тогтолцоог таниулах энэхүү сургалтад залуу үеийн сэтгүүлчдийн төлөөлөл болсон 25 сэтгүүлч хамрагдлаа. Хамгийн сонирхолтой агуулга гэх юм бол датанд суурилсан буюу өгөгдөлд суурилсан сэтгүүл зүй маш их сонирхолтой санагдсан. Өнөөдөр парламентын сэтгүүлчид ялангуяа шинэ хууль батлагдсан байна. Энэ хууль хэрхэн хэрэгжиж байна? Хуулийн хэрэгжилт эсвэл тэр олон нийтэд ямар их ашигтай юм гэдэг талаас нь биш, зөвхөн тухайн гишүүдийн яриаг
ч юм уу те тухайн гишүүдийн үзэл бодлыг ч юм уу хүнд төвлөрсөн илүү их тийм сэтгүүл зүйтэй болчихсон юм шиг харагдсан. Төрийн ордон дээр ирээд яг танилцж байгаа нь бол өөрөө зүгээр одоо нэг сонсгоос илүүтэйгээр яг бичлээд ингээд практик дээр байнгын хорооны бүтэц үйл ажиллагаа ямар байдаг, за мөн одоо яг ямар одоо чиглэлээр илүү одоо хариуцаж ажилладаг, цаашлаад нөгөө нэг улсын хурлын үйл ажиллагааны хяналт шалгалт, парламентын ардчлалын талаар одоо ямар нэг мэдээ сурвалжлагыг одоо ажил дээр бэлтгэхэд бол маш чухал юм түлхэц олсон юм одоо сургалт байлаа. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тов дарааллын дагуу хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг явууллаа. Орон сууц захиалгын гэрээгээр халхавчилсан заллах гэмтэргээс сэргийлэхийн тулд Улсын хурлын гишүүн Сайн зориг нарын 37 гишүүнээс улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Барилга барих зөвшөөрөл олгохтой зэрэгцсэн хаяг олгож, орон сууц авто зогсоолын тоо, үйлчилгээний талбайн төлөвлөлтөд уялдуулан захиалгын гэрээг давхардуулан хийх боломжгүйгээр улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнөх үйл явцыг нээлттэй болгож, мэдээллийн сан үүсэх ёстой гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлцгээлээ. Маш олон иргэн хохирсон. Одоогоор мэдэгдэж байгаагаар бол 3637 иргэн өргөдөл гомдлоо өгсөн шүү дээ. 118.5 тэрбум төгрөгийн хохирол одоогоор мэдэгдэж байгаа. Зөвхөн шүүхтэр ихэд 300 гаруй хөргөчийн 15 орчим тэрбум төгрөгийн одоо барагдуулах ажиллагаа явж гин гэл. Ер нь мэдээлэлээс сул байгаа иргэн бол өөрөө лувирдуулах, залилуулах ийм одоо юмны том одоо хэргийн золиос болдог учраас хуулийн төсөлд байгаа энэ заалтуудыг бол дэмжиж байгаа. Тухайн барилга барихад барилгын ажлын эхлэл зөвшөөрөл өгөхөд урьдчилан хаяг олгоно. Урьдчилан хаяг гэдэг бол хаалганы хаягаас хүртэл байгаа. За энэ хаягийг олгоно гэдэг бол хот төлөвлөлтийн хувьд нийцж байгаа юм байна. Халуун дулаанаар хангагдах юм байна ч гэдэг юм уу. Энэ нөхцлүүдүүдийг үнэлсний хүрээнд бас нийслээс юм уу аймагаас энэ урьдчилан хаягийг олгож байгаа. Тийм учраас энэ иргэдийн бас цаад нөгөө нэг ашиглалтанд орох болов уу? Улсын комисс ажиллах болов уу гэдэг эрсдлийг нэгдүгээрт буулгана. За дээрээс нь элдв одоо банк санхүүгийн байгууллагын процент байна уу гэдгийг эрсдлээ юу ч гэсэн дүгнж харцгал гэдэг энэ боломжийг нэгдүгээрт олгож байгаа юм аа. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үйл баримтлаланд хэлэлцэхийг санал хураалтанд оролцсон гишүүдэд олох дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүл бэлтгүүлэхээр хууль зүйн байнга орон шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, бизнесийн эрх чөлөөний тухай, ашигт малтмалын тухай болон Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус хэлэлцэхийг гишүүдийн олон хон дэмжсэн. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг тус эцэслэн батллаа. Тэгэхээр одоо энэ хууль маань батлагдсан өдрөөс эхлээл хууль хэрэгжүүлдэг одоо засгийн газар ерөнхий сайд маань мөн нийслэлийн засаг дарга, пүрэв давг дарга энэ одоо хууль хэрэгжүүлэх бүх ажлыг бол хариуцсан. Мэдээж одоо би бол хууль санаачлагчийн зүгээс замтай болох энэ төсвийн төлөө төсөв тавиулах тийм ээ. Тэгээд энэ замтай болох энэ ажлыг л дараас нь хөөцөлтөндөө үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Монгол улс тийм л дагуулах хэрэгтэй. Гэхдээ өртгийн 2-3 дахин бага хийж болох юм байна. Хүчин чадлын хувьд дор хаяж 5-аас 10 дахин өндөр хүчин чадалтай байж болох юм байна гэдгийг ажлын хэсэг бол ойлгосон. Тэгээ энэ үднээсээ бол Монгол Улсын засгийн газар хийж байгаа төслөө үргэлжлүүлж хийхийг дэмжиж байгаа. Гэхдээ төсөл өртгөө бол багаар оруулж ирье. Дахиад техникийн нөхцөлийг бол ийм маргачлалаар 5-аас 10 дахин нэмэх болцоо байна гэдэг чиглэл өгсөн тогтоол өнөөдөр батлагдлаа. Улсын хурлын 7 хоног тойм нэвтрүүлгийн ээлж дугаарыг үзэж та бүхэндээ хүргэлээ. Өнгөрсөн 7 хоногт өргөн барьсан хуулийн төслүүд бүрэн ихээр парламент цахим системд байрсан тул иргэн та саналаа өгөх бүрэн боломжтой. Мөн улсын хурлын аль бие усны цахим хуудасуудаас өдөр тутмын мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. Чуулганы хуралдаан нээстэй мэдэгдээ.